Ээлээ мэдээ анхаарал үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн эцэг та бүхэндээ гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэх гэж байна. За энэ хэсэгт бол мөнх эрдэнэ ажиллах байгаа. Өдрийн мэнд төргий. За мөнх эрдэнэ хөрөнгийн зах зээл дээр сонь сайхан юу байна? Өнгөрсөн 7 хоногт юу болов? За нэг сонирхолтой мэдээлэл гарсан байна. Aspire Mining-ийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 17% өссөн гэж тооцоо гарсан байна. Тэгэхээр ямар учраас өссөн юм бол? За тэглэг яг. Тэгэхээр Aspire Mining бол Noble Group гэдэг энэ хоёр компани маань нийлээд их говийн чулуу гэсэн одоо хамтарсан компаниг эзэмшдэг. За тэгвэл тэр компаниас нь 2015 оны нүүрстэй ордод хийх өрөмжлөгийн ажлаа эхлүүллээ гэсэн мэдээлэл бол цацагдсан байж байгаа. За тэгэхээр энэ нүүрстэй ордод хийх гэж байгаа өрөмжлөгөд зориулаад бол 1.5 сая Америк долларын хөрөнгөийг бол төсвөлсөн юм байна. За үүнтэй холбоотойгоор энэ ажилтай холбоотойгоор тоног төхөө өрөмж болон ажиллах хүчин, за мөн гэрээлэгч компаниуд нь бол одоо уурхайн талбай дээр очсон ажил бол эхлүүлж байгаа юм. За өрөмжлөгийн ажил бол 10 дугаар сар гэхэд дуусна, нийтдээ 40 удаагийн өрөмжлөг хийн гэж төлөвлөж байгаа юм байна. За үүний дараагаар бол нөөцийн ажил тогтоох ажлыг бол эхлүүлнэ. Тус компани нь бол нүүрстэй ордоос гадна бас овоотын нүүрсний ордыг бол эзэмшдэг байж байгаа. За үүн дээр нэмээд бас дахиад 2 ширхэг хайгуулын лицензээс бүрдсэн Эрдэнэ булаг гэсэн нүүрсний бас төслийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тэр газар зүйн байршлын хувьд аваад үзэх юм бол тус 2 орд нь нүүрстэй болон овоотын орд нь бол Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой ойролцоо оршдог байж байгаа. За тэгээд хамгийн гол нь нүүрсний ордын одоо өнөөгийн нүүрсний үн унтсан байгаа энэ нөхцөлд энэ ордын үнцийг нэмэгдүүлэх нэг зүйл нь Эрдэнэт овоот алт сур гэсэн одоо энэ төмөр замыг тавих энэ ажил нь амжилттай явагдах юм бол төмөр зам тавигдчих чадах юм бол нүүрсний ордын үнц нь бол өсгөр байгаа. За тэгээд энэ төмөр замыг барихаар концессийн гэрээ байгуулахаар бол Монголын засгийн газрын ажлын хэсэгтэй бол тус компани бол хамтын ажиллагааны хилцээрийг бол эхлүүлсэн байгаа. Хэрвээ гэрээ байгуулах юм бол 2 жилийн хугацаанд бол төмөр замыг барих боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр компани даатгагдсан бонд гэж чухам юу байд юм бол тэр талаар бас мэдээлэл өгвөл. За тэгэхээр дотоодын зах зээл дээр бас нэг сонирхолтой шинэ бүтээгдэхүүн гарах гэж байна. За энэ бол компани даатгагдсан бонд гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Монголын хөрөнгийн бирж болон Монголын даатгагчдын холбоо хамтран ажиллах харилцан ойлголцны сан жишг гараа өсгөх зурсан байгаа. За энэ дотроо ямар зорилгоор энэ сан жишг зурч байгаа гэдэг аваад үзэхээр сан жижигт талууд үнд цаасны зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан компани бонд нэвтрүүлэхээр ажиллах гэж. За тэгэхээр би энэ дээр товчхон одоо ерөнхий зургийн тайлбарлаж өгье. Тэгэхээр бол за бонд гаргаж байгаа компани маань энд байж байна. За бонд гаргаж байгаа компани бондыг даатгалын компани даатгаж байгаа. За даатгах гэдэг маань үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр бонд гэдэг маань бол үндсэндээ компани бонд гаргаж байгаа гэдэг бол зээл авахар бонд гаргаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа бондыг худалдаж авч ийн гэсэн хүмүүс болон хувь хүмүүс нь бол одоо зээл компанид өгж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зээл гэдэг утгаараа тодорхой хугацаатай байна, хүүтэй байж таарна. Тэгэхээр яг тэр хугацаанд жишээлбэл жилийн хугацаатай бонд гарлаа гэхэд жилийн дараа яг тэр компани мөнгөө буцаагаад эргэн төлж чадах уугүй гэдэг дээр хөрөнгө оруулагч маш их санаа зовж байгаа одоо. Яг л эдийн засаг маш хүнд байгаа учраас мөнгөний эргэлт муу байгаа учраас. Тэгвэл тэр хугацаанд энэ компани яг бондынхаа эргэн төлөлтийг буцааж хийж чадна гэдэг одоо баталгааг нь даатгал хийж гин гэсэн. Даатгалын компани хийж гин гэсэн. За дээрэс нь бонд даатгалын компани даатгачлаа гэж бодъё юм. За тэгвэл нөгөө талаас Андрейтлийн компани энд байж байгаа. Андрейтлийн компани маань энэ компанийхаа талаарх бүх мэдээлэл судалгаа анализуудыг ингээд нэгтгээд хийгээд санхүүгийн зохицуулах хороонд танилцуулна. Санхүүгийн зохицуулах хороо бол за одоо танай компани бондоо гаргаж болно гэсэн зөвшөөрлийг бол компанид бол өгч байгаа. Нөгөө талаас Андрейтлийн компани үүрэг бол энэ бондыг та бүхэн худалдаж аваач гэж хөрөнгө оруулагч санал болгоно. Бондыг санал болгож. За бондыг санал болгоод энд байгаа хөрөнгө оруулагчид маань биржээс очиж нөгөө бондоо худалдаж авах гэсэн. Нөгөө талаас зөвшөөрөл авсан компани нь бондоо биржлэр ажиллаж авах гэсэн. Тэгэхээр ийм одоо системээр ерхий системээр явж байгаа. Бүтээгдэхүүнийг бол даатгагдсан компани даатгагдсан бонд гэж байгаа. Тэгээд энэ 8 дугаар сард бол шинээр нэг компани бондоо гаргаж байгаа. Бид энэ талаар мэдээлэл зааш нь хүргэж байна. Компани даатгагдсан бонд гэдэг нь одоо жишээлбэл чухам бондуудаас өөр бондуудаас ямар ач холбогдолтой юм бол тий? Тэгэхээр хамгийн гол ач холбогдол яг энэ даатгал гэдэг дээр байгаа та. Хүмүүсийн итгэлцэл хөрөнгийн зах зээлд итгэх итгэл за мөн эдийн засагт итгэх итгэл бол маш суларсан байна одоогийн байдлаар. Тэгэхээр зүгээр даатгалгүй бонд гаргачих юм бол тэрийг бол хүмүүс худалдаж авах нь маш бага болоод ирж байна. Эргэн төлөлт найдвартай таны мөнгийг буцаагаад өгчнөө гэдэг баталгаа гаргаад өгч байгаа учраас хүмүүс энэ худалдаа авах магадлал нэмэгдэж байгаа. За тэгээд дээрэс нь нэмжлэлийн компани бондын хугацаа нь бол ерөнхийдөө 1 жилийн хугацаатай байх болов уу гэж таамаглаж байгаа. За хүүний хувьд бол нэг 18-с 20 хооронд тогтох болов уу гэж таамаглаж байгаа. Яагаад гэхээр хадгаламж эзэмшигч хадгаламжинд бол жилийн 10 одоо 8% хүүтэй хадгаламж хийчихэж байна. Тэгэхээр
компани бонд тэрнээс илүү өндөр байж иж бондыг худалдаж авах эрэлт үүснэ. А нөгөө талаас бонд гаргаж байгаа компаниуд банкнаас очиж зээл авахдаа 25-30% хүүтэй зээл авч явал тэрнээс бага хүүтэй бонд гаргаж иж мөнгө татаж авна. Тэгэхээр бол 18-аас 20 орчим хувийн хүүтэйгээр бонд гарах болов. А хугацааны хувьд 1 жил байгаа шалтгаан нь бол хүмүүс урт хугацаанд мөнгө хийх сонирхол бага байна. А мөн гадаадын хөрөнгө оруулагчид урт хугацаанд мөнгө хийчих гэхээр валютын ханшийн эрсдэлд орох юм эрсдэлтэй байгаа учраас хугацааны хувьд бол тийм байна. Тэгэхээр компаниудын хувьд бол ерөнхийдөө эргэлт сайтай компаниудын хувьд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх энэ бондуудыг цаашдаа бол гаргах боломжтой гэсэн үг л дээ. Тэгэхээр өнгөрөх 7 хоногудад ерөнхийдөө за зах зээлийн индекс бол нэлийн нам гүн байсан. За өнгөрсөн 7 хоногт магадгүй зах зээлийн индекс ямар нэгэн хөдөлгөөн орж эхэлсэн баг. Тэгэхээр топ 20 индексийн талаар мэдээлэл өгөөч тийм. За тэглэх яах вэ? Топ 20 индексийн хувьд бол за оны эхнээс 7% унсан байна. Жилийн 12.1 за бараг 13% уналттай явж байна. Сарын буюу 7 дугаар сард бол 8% уналттайгаар хаалаа энэ сарыг. За харин өнгөрсөн 7 хоногт 0.3% өсөлттэй байна. За топ 20 индексийн график түүхэн графикийг 2006 оноос хойш ингээд аваад үзвэл ийм байдлаар харагдаж байна. За энд харагдаж байгаа энэ нэг хэсэгтэр бол 12300 орчмоос гинт огцон өсөж 15000 бараг 16000 руу индекс бол огцон өссөн байгаа. Цэнхэр зураас нь өстэй тийм. Цэнхэр зураас. Тэгэхээр энэ цэнхэр зураас ягаад 2-3 7 өдрийн дотор бүхэл бүтэн 15-20%-аар өсч өгөө гэд тооцоод үзэхээр энд бол оюу толгойн гэрээ зурагдсан байж байгаа. Тэгэхээр оюу толгойн гэрээ зурагдсан учраас энэ маань хөрөнгө оруулалт эрэг хүлээлтийг бий болгосон. Ингээд богино хугацаанд ханшийн огцон өсөлтийг бол бий болгосон. Харамсалтай нь энэ гэрээ зурагдсан гэдэг маань бүх үйл ажиллагаа яваад бодит эдийн засгт нөлөөлөх гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр хугацаа хэрэгтэй. Одоо хамгийн сүүлийн мэдээлэл бол яг санхүүжилтийн дотоод Монголын эдийн засаг бодитор мөнгө хийх тэр хугацаад оны эцэг гэж яригдэж байна. Тэгэхээр эргээд нөгөө хүлээлт маань өөрөө эргээд буцаад одоо correction буюу засварлалт хийгдээд өнөөдрийн байдлаар бол 13811 гэж хүрсэн байгаа. За бид бол эх сард буюу 8 дугаар сард бол дахиад энэ индекс маань уналттай байх болно гэж тагуулж байна. Яагаад тэгж тагуулж байгаа вэ? Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгürt бол 7-8 дугаар сар бол энэ одоо Монголын эдийн засгийн идэвхжил сулардаг. Ялангуяа одоо хүмүүс амар явцдаг. Дээрээс нь хөрөнгөний зах зээл дээр ч гэсэн маш их хэмжээний хүмүүс бол арилжаагнаас гараа явцдаг байж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас эдийн засаг сул байгаа ч хүмүүсийн мөнгө татаж авах сонирхол бас их байгаад байгаа. Мөнгөний хэрэгцээ их байгаа. Тэгэхээр нийлүүлэлт нэмэгдэх талтай байгаа. Тийм учраас бол 8 дугаар сард бол ханш унах болно гэж тагуулж байна. За гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын одоо гол мэдээлэл өгсөн мөх эрдэнэ баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ эглийн мэдээний түрээд өндөрлөж байна. Анхаарч хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.